Монголчуудын Эмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэ таруулаас асууж байгаа хэрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 11 минут. Радио 3 дахь студиэс хөтлөгч мөгийн хөтлөгч цэцэг найруулагч Ганболтын ангаранаар нөгөө тал нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мөгөх. За өдрийн мэнд. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамтдаа илүү амттай гэсэн үрээтээр 20 жилийн угтж байгаа Эден компани хамтран ажиллана. За мөн Ажисэвт хоолын хөлхмөл хоолын өвдөлтийг хормын төдийд гэсэн үрээтээр хамтран ажиллана. За өнөөдөр мегмар гариг болгон алдартай эрдэмтдийг бид нэр танилцуулдаг. За энэ хүмүүсийн шинжлэх ухааны нээлтийн ач тусаар өнөөдрийн энэ хүндрэлтэн шинжлэх ухааны өндөр түвшинд хүрч амьдралдаа хэрэгжилж байгаа. Тэгэхээр хоёр Нобелийн шагналтаач хинж танихгүй ийм эрдэмтэн байд юм байна. За энэ эрдэмтнийг өнөөдөр танилцуулнаа. Ястаа жихнээсээ сонсоогүй юм байна. Тийм. Тэгээд би бас сонсож байгаа хүн байна. Америкийн физикч Джон Барден гэж ийм эрдэмтэн байд юм байна. Энэ хүн бол яг физикийн салбартаа 2 удаа Нобелийн шагнал авсан. Тийм ийм байна. Ийм хүн бол ер нь баг байдгүй баг гэлт угаасаа байдгүй юм байна. Тэгээд Нобелийн шагналыг 2 удаа авсан хүн бол ерөөсөө л нийтдээ одоогоор 4 хүн байдаг гинэ. Нобелийн шагнал авсан хүмүүсийн дунд. Джон Барден гэдэг хүн ганцаараа физикийн салбарт 2 удаа Нобелийн шагнал авсан. Тэгэхээр бусд нь бол 2 авсан ч гэсэндээ өөрөөр салбараас. Чи Мари Кюри бол эхлээд физикаар аваад дараа нь химийн салбараар авсан. За нөгөө хоёр хүн нь нэг нь химийн салбарт 2 удаа, нөгөө нь болохоор хим болон инх тайвны салбарт хүрсэн байдаг гинэ. За тэгэхээр өнөөдөр ярих байгаа энэ хүн бол электроникийн салбарыг одоо тэр чигт нь хувьсал авчирсан хүн гэж хэлж болох юм байлээ. Энэ хүний ачаар одоо өрөөний бүхэл бүтэн хааныг эзэлдэг байсан том шүүгээ шиг энэ компьютерууд жижигэрсэн гэж хэлж байна. Тий. Одоо өнөөдөр бид нар ингээл энэ персонал компьютер буюу PC ингээл ашиглаа. Тийм гоо жижигэн авч явахад авсаархан iPad энэ төр ашиглаад байна шүү дээ. Энэ хүний гавья буюу өнөөдөр ярих байгаа энэ Нобелийн шагналны гавья юм байна. Гэхдээ хинч танихгүй. За Джон Барден гэдэг энэ хүн 1908 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Америк нэгдсэн улсын Висконсин мужийн Мэдисон хотод төржээ. За түүний аав нь Чарльз Барден гэж алдартай эмч хүн байсан юм байна. За бүр хожим нь бүр Мэдисон хот дох Висконсины анагаахын ухааны их сургуулийн анхны декан болж исэн ийм хүн юм байна. Тэр алдартай эмч гэсэн үг. Джон Барден Мэдисон дох Висконсины их сургуулийн харьяа ахлах сургуульд сурж агаад 1923 онд 15 настайдаа дунд сургуулаа төгссөн гэж нэ. Тэгэхээр 15 настайдаа дунд сургуулаа төгсөж гинэ гэдэг чинь бол ерөөсөө анги алгаст сурдаг гавл толгойтой хүн байсан гэсэн үг. Тийм байна. За. Тэгтээ бүр ингээд намтар дээр нь 2-3 жилийн өмнө ч гэсэндээ дунд сургуулаа төгссөн байх боломжтой байсан гэж үздэг юм байна л да. За тэгээ яагаад ингээгүү юм гэсэн чинь өсвөр наснд нь ээж нас орсон юм байна. Тэгээд ар гэрийн гачигдлаар нөгөө бие дааж нэмэлтээр хичээл судлах боломж тааруу байснаас ийм хугацаа алдсан гэж бичсэн байт юм элэ. За Джон Барден 1923 онд 15 настайдаа Висконсины их сургуульд элсэж орж байгаа. 15 настайдаа их сургуульд орж байгаа. За дээд сургуульд байхдаа бол Америкийн дээд сургуулиудын холбоо гэх юм нийгэмлэгт элсэн юм байна. Тэгээд энэ нийгэмлэгт элсэх гэсэн чинь гишүүнчлэлийн хураамжтай байж л дээ. Тэгээд энэ хураамжаа төлөх ийм мөнгө байхгүй байсан учраас мөрийтэй бильярд тоглож мөнгө цуглуулж хагаад гишүүнчлэлийн хураамжаа төлж исэн. 15 настай хүү. Уулна гэхдээ аав нь бол аг л ажил хийдэг гэсэн юм биш үү те? Тийм уг нь. Гэхдээ нөгөө ээж нас орсноос болоод тэгээд ерөөхдөө амьдрал нэг жоох иймэрхүү болсон юм шиг байна. Тэгин доонтой. За юу яасан гинэ аав нь болохоор одоо алдартай эмч байсан гэдэг штэ. Тэгэн гут өөршгөө ингээд эмч болгоё гэсэн юм аа л да. Чи ингээд эмч болоо. Тэгсэн чинь нөхөр болохоор би одоо юу гэдэг ингээд аав нь их эмч байж байгаа. Тэгээ сүүл рүүгээ их сургууль бас багшилсан. Декан болсон гэдэг. Тэгэн гут би өвчтэй хүмүүстэй ажиллахгүй эмч болохгүй. Дээрээс нь тань шиг ингээд их сургууль багшлахгүй уйтгартай. Тэгээ наад эмчийн ажил чинь түүх хэцүү. Багшийн ажил чинь уйтгартай. Тийм болохоор би инженер болно гэсэн. Яагаад гэвэл тэр үед хамгийн гоё модны ажил бол инженер байсан. Тийм тэгээд үнэхээр цалин сайтай. Тэгээ ингээд маш гоё шин зүйл сурч мэдэх боломжтой гэж өөрөө судалж үзсэн ба. За ингээд нөхөр инженер болохын тулд физикийн ангид орох хэрэгтэй юм байна гэж судлаад ингээд физикийн ангид орсон. За тэгээд нөхөр болохоор физикийн ангид дээд сургуульд орчоод 1 жилийн чөлөө аваад Чикагод очиж хар ажил хийсэн ба. За ингээд хар ажил хийж 1 жил ингэж халтур хийж хар ажил хийж хагаад 28 онд эргээд Висконсины их сургууль дээр ирээд цахилгааны инженерийн чиглэлээр шинжилгээ ухааны бакалаврын зэрэгээ хамгаалцсан. Тий, тэгээ жилийн чөлөө явж ирчээд тэгээ дахиж хичээлээ нөхөж үзээчгүй шууд ирээд бакалаврын шалгалтыг өгөөд ингээд сайн зэрэгээ хамгаалцсан. Тэгэнгუთ жилийн чөлөө аваад бүтэн жил одоо юу гэдээ хичээлдээ суугаагүй мөртлөө шалгалтуудаа ингээд зүгээр өгөөд за ингээд физик математикийн хичээлүүдээс ингээд багш нар нь асуухад маш сайн мэдчихсэн учраас Лео Питерс гэдэг энэ багш нь хүртэл чи үнэхээр одоо юу гэдээ үнэхээр толгойтой оюутан байна мундаг нөхөр байна чи юу яа
одоо төгсөөд ажил гэлгүй шууд миний удирдлагын дор магистр мастерт илсээ. Би чамайг дагуулж явна. Тий. Сайн сурагчдыг угаасаа багш нар мэддэг. Тий, тэгэл ерөөсө чи шууд магистрт илс миний удирдлагын дор бай. Би чамайг одоо юу гэдэг хамгаалнаа. Тий, дагалдуулж явна. Ингэж зөвлөсөн. Тэгээ нөхөр шууд бакалавра төгсөөд магистрантурт сураад дахиад ерөөсөө нэг магистрантур чинь мастер чинь 2 жил орчим болдог. Тэгэхээр жилийн дараа шууд 29 онд цахилгааны инженерийн чиглэлээр мастер хамгаалцсан. Ер нь бол ингээд ерөөсөө гавал толгойнхаа ачаар ингээд хугацааг үл зүгээр хэмнэл явчих. 2 жилийг 1 жил болгоол. Тийм ээ. Жил халтур хийж өөр ажил хийж ирсэн 90 шууд шалгалтаа өгөөд. Зөөд. Тэр чинь юуных нь сургуулийнх нь юу н өөр их гоё юм. Тэгээд ингээд бүтэн жил хичээл цугаагүй болоо кредитэн дутуу гэж шүү дээ. Хөтүүд бол зүгээр шууд шалгалт мэджилээ байл шалгалтаа өгчих гээд шалгалтыг өгүүлчихдэг. Шударгын тий. Тий. За түүнийг Висконсны их сургуультаа үлдчихээч, эндээ үлдээд багшилчгаа. За эсвэл бүр судлаачаар ажиллачгаа гэж ийм санал тавьсан юм байна. Уурсан гэсэн. Тэгсэн Джон Бартийн Питтсбург хотод төвтэй Персийн болонгийн газрын тосны корпорацийн судалгааны салбар болох Gulf Research Laboratories гэдэг энэ газар очиод ажилд орчлоо. За нэг лабораторид очиод ажилд орчлоо. Сургуультаа үлдээгүү гэсэн үг л дээ. Тэгээд тэр компанид 1930-аас 33 онд геофизикчээр ажиллаад соронзон болон саталцлын судалгааг тайлбарлах аргуудыг боловсруулах ажил хийсэн гинэ. 3 жил ажилласан. За тэгсэн лабораторид нь ингээд өөрийнх нь ажилласнаар бол ингээд хамаг залуу нас нь өргөдөөд дээр нь Персийн болон руу байнга ингээд томилтоор явна гэдэг бол хитрхи уйтгартай санагдаад исэн юм байна. За ингээд 3 жил ажиллаад шантрангуудаа өөрийн хүсэлтээр өргөдлөөгөөд ажилласаа гарчиж байгаа. Тэгэхээр энэ хүн багасаа л ер нь бол ингээд нэг юм нэг газар тогтож сууж удаан уйтгартай ажил хийхээргүй нэг тийм сэрэг толгой байсан нь анзаарэгдэж байгаа. Тийм байна. За. Тэгээ Пресний их сургуульд 1933 онд математикийн чиглэлээр докторантурт илжвэ. За Джон Бартон Пресэнд математик физикийн чиглэлээр аспирант байхдаа нэртэй физикч Юшин Вигнерийн удирдлагаар хатуу биетийн физикийн асуудал гэдэг сэдвээр дипломын ажил бичсэн юм байна. Тэгээ дипломоо бичиж дуусаагүйсэн чинь 1935 онд Харвардын их сургууль санал тавьсан. Юу гэсэн гэхээр манайд дагалдан судлаачаар ажиллаж ачээ. Тэгэхээр Харвардаас хүртэл ингэж урилга авч ирсэн гэсэн үг. Тэгэнгუთ юу ээж? За мэдээж Харвард урьж байгаа юм чинь нөхөр өлсөд бөөн баярлал очлгүй яах вэ? Тэ? Тэгээд Джон Бартон гэдэг энэ эрдэмтэн 35-аас 38 он хүртэл Харвардд 3 жил ажиллаад физикийн чиглэлийн Нобелийн шагналтнууд болох Джон Хасбрук, Ван Влек, за Перси Уильямс, Бриджман нартай хамтраад ажилласан юм байна. За ингээд металлын цахилгаан дамжуулалт цөмийн нягт зэргийг судалсан. Ингээд 36 онд Принстон их сургууль дээр математик физикийн чиглэлээр нөхөр доктор авал хамгаалцсан. За ингээд яг энэ үеэр дэлхийн 2 дугаар даа ингээд доктор хамгаалаад судлаад явж байсан чинь дэлхийн 2 дугаар даа эхэлчихэж байгаа. Тэгээд дайны үеэр Джон Бартон цэрэг татагдсан. Тэгтээ физикийн ухааны доктор ийм хүнийг бол фронт руу явуулахгүй гэд тэгээд арын албанд буюу Тэнгисийн цэргийн физикийн судалгааны лаборатори томилоо тэнд очиж ажил гэсэн байгаа. За тэнд очиж ажиллахдаа яаж ажилласан бэ гэсэн 1941-ээс 44 он буюу яг дэлхийн 2 дугаар дайны эд үеэр нөхөр болохоор соронзон мин торпед одоо ингээ усан онгоцоор бууддаг штэ усан онгоц усан доогуур ингээ бууддаг одоо их бууны сум шиг. За энгийн мин зэргийн тесрэгдэг дэлбэрдэг ийм арга одоо ийм дайсны ийм төхөөрөмжүүдийг яаж одоо юу гэдгийг тэрнээс болтох вэ? Яаж одоо мэдэх вэ? Арга ийм тусгай бүлгийг бүр өдөрж ийсэн гинэ. Мин одоо минэ яаж одоо юу гэдгийг мин торпедноос яаж зайлсхийх вэ? Гэдэг ийм бүр туршилт судалгаа хийдэг ийм бүлгийн дарга байсан. За ингээд энэ хугацаанд давхар нөхөр 2 дугаар дайны үеэр ийм ажил хийж явахдаа хүнтэй гэрлээд хүү ах хоёртой болсон. За хугацааг бол үнэхээр хэмнэх үе юм байна. Тийм байна. Харин тийм. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар танилцуулаад өргөжлүүлнэ Улаанбаатар хотод 14 цаг 20 минут болж байна. Хамтдаа илүү хамтдаа гэсэн уриатаагаар Эден компани ажиллаж байгаа 20 жилийн ойд хөөж байгаа юм байна. Баярын мэнд хүргье. За Эден компанид үйлдвэрлэдэг амтлаг чанамал нь бөөрөлцгөн, гүзээлцгэн, анс, нэрс, үхрийн нүд гэсэн төрөлтөөр хэрэглэгчдэд хүрдэг. За харин одоо эднийх бол жигмэд тогмод гэсэн ийм повидло гаргаж байгаа юм байна. Повидло гэдэг нь дотроо бол гүзээлцгэн чангаана гэсэн хоёр төрөлтэй. Тэгээ повидло гэдэг нь болохоор бүхэл жимсийг ингээд бутлаад чанаад өтгөрүүлсэн ийм амттан юм байна. Талах боовн дээр бол түрхэж идэж бол нэг өснө нэг ийм барин шиг. Барин хул юм байна тий. Яг барин бол биш бас. Барин ч бүр ингээд нутлаад ингээд бүр юу болчдөг. Тийм тий. За тэгвэл ингэж байгаа. Энэ савлгааны хувьд надад үнэхээр таалагдаад дотор хэд хэдэн янз байгаа байхгүй юу? 850 грамтай, 550 грамтай, 300 грамтай, за бүр 18 грамын савлгаатайгаар байгаа. Тэгэхээр 18 грамын савлгаатай бид нар зөвхөн ийш тийшээгээ цүнхэндээ нэг хийгээд ч юм уу тий яаралтай үед хэрэглэх тохиолдолд айгу амар байгаа байхгүй юу? Тий нэг удаа гэх гэсэн үг. Тий штэ. Тий. Тэгэд Эден компаниг юугаар нь өчигдөр таныг хэлэхэр мэдсэн гэсэн чи тэр нөгөө нэг юугаар нь би бол жүүсээр нь мэдх юм бэлээ. Өтгөрүүлсэн жүүснүүд гаргадаг штэ тий. Альс
жимсных байна, цэцэрганых байна. Тэр ч одоо ковидын үеэр нэлээд их хэрэглээ шүү дээ, тий. Тэгсэн. Тий. За тэгээд авч явахад амар хялбар, савлгааны өргөн сонголттой жимсний повидло, хүүхдийн жигмэд тогмод гэсэн хоёр өөр төрөлтэйгээр байгаа. Тэгээд тогмод нь болохоор ийм улаан тагтай, улаан цагаан дээр улаан бичгтэй юм байлээ. Юу нь болохоор хоёулаа тогмод юм бэ, тий? Энд чи том савлгаатай болохоор тогмод болчихж байгаа. Жигмэд тогмод хоёр жимсэн тавнд явжээ гэж. Жигмэд жижигүүд нь гэсэн үг. Тогмод нь тав. Ягаад тэгэхээр тогмод ч нөгөө нэг айгүй их жимс дүүд тарьдаг шүү дээ. Тийм учраас том савлгаатай тогмод, жижиг савлгаатай өдийн жигмэд тогмод гэдэг байгаа байхгүй юу? Би болохоор энэ чинь нөгөө гүзээлзэг нь улаан чангаанз нь ингээд нэг юм улмар шар байгаа даа шүү дээ. Нэг шар бор. Тэгэнгүүт шарн тогмод улаан жигмэд юм уу гэсэн үгүй юм байна. Том савлгаатай тогмод, жижиг савлгаатай жигмэдүүд. Яг үнэ. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7711 52 25 гэсэн дугаараас авна. 7711 52 25. Харин захиалж эсвэл хамтарч ажиллаж болно. Энэ захиалж ажиллана гэдэг нь болохоор одоо жишээлбэл нөгөө нэг талх нарийн боовны үйлдвэрүүдэд повидло маш ихээр хэрэгэлдэг. Одоо ямар нэгэн жимсний одоо юу вэ? Жимстэй боовч юм уу тий? Авчулдаг ч юм уу тий. Тэр тохиолдолд их хэмжээгээр авч байгаа бол 99-4 75-72 гэдэг дугаарлуу холбогдох юм байна. 99-4 75-72. За ингээд бүх хүнсний дэлгүүрүүдээр юуны Эден компани жигмэд тогмод повидло буюу одоо юуны жимсний чанамл гэхгүй юм байна. Заавал повидло гэх юм байна. Арай өөр юм байна тий. Өөр юм байна. Арай л өөр юм байна. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ илүү хамттай 20 жил Эден компани хамтран ажиллаа. Баярлалаа. За бид 7 хоног болгоны мягмар гарагт алдартай эрдэмтдийн амьдрал намтрыг танилцуулдаг. Өнөөдөр бид Джон Барден гэдэг ийм алдартай физикийн юун салбарт 2 удаагийн Нобелийн шагнал авсан ийм хүний тухай ярьж байна. За ингээд дайн дуусны дараагаар буюу 1945 оны 10 дугаар сард Джон Барден Бell лабораторид ажилд ороод Уильям Шоклey гэдэг ийм хүний удирдлагад хатуу биетийн физикийн судалгаан дээр ажиллаж эхлэе гинэ. За тэгсэн энд түүний багтан мөн хиймчд хэд хэдэн хүмүүс байгаад байгаа. Хиймч Стенли Морган, Уолтер Браттен, Жерард Пирсон, Роберт Гибни, Хилберт Муур зэрэг ийм эрдэмтэд байжээ. Нэлээ олуулаа баг болоод ажиллаж байгаа гэсэн үг. За тэгсэн энэ багийн даалгавар нь юу байваа гэхээр хит тэмцэх шилэн вакуум хоолойтой юм өсгөгчийг халаад оронд нь хатуу бат бөх хоолоогоор орлуулах юм хувилбарыг хайх ажил байсан юм байна. Эдний даалгавар. Лабораторид ажиллаж байгаа даалгавар гэсэн үг. Тэгэхээр шилэн вакуум хоолой төсгөгч гэдэг нь болохоор хүмүүсийн ярьж зайснаар нөгөө энгийн ламп өсгөгч юм байна л та. За ер нь бол ингээд эхний хэдэн жилдээ эдний ажил ер нь л урагшгүй болж өгөхгүйсэн юм байна. Маш олон янзаар туршиж үзэж байгаад 1947 оны 12 дугаар сарын 23-нд гэдэг чи одоо 45 онд ажилд орлоо гэхээр бараг 2 жил судалгаа хийгээд бүтлгүүдчлээ гэсэн үг шүү дээ. Тэгээ Джон Бардны санаачилгаар Уолтер Браттен тэр хоёр туршилт хийж үзэж байгаад хагас дамжуулагч бодис бүтээж чадсан юм байна. За тэгсэн энэ үед нь болохоор Уильям Шоклey лабораторид бүр ингэ ерөөсөө байгаагүй. Ингээд Бell лабораторийн удирдлагад тэдний шинэ материал зохион бүтээснийг нь шагнажээ. За тэгсэн чинь тэдний удирдлага болохын Уильям Шоклey гэдэг энэ хүн хагас дамжуулагч бүтээсэн шагналын мөнгөний дийлэнх хувийг нь ганцаараа авсан гинэ. Тэнгүүд энээс нь болоод нөгөө Джон Бардын түүнд ингээд дургу болчихж байгаа шүү дээ. Уур амьсгал нэлийн үг болчихж байгаа. За мөн Bell лабораторийн удирдлага Уильям Шоклey, Джон Бард, Уолтер Браттен гэдэг энэ гурван хүнийг энэхүү бүтээлийн гол зохион бүтээгчид гэж энэ гурван хүнийг зарлаж байгаа. Тэгээд багийн хамтын хөдөлмөр байсан гэж үзсэн юм байна л да. Гэхдээ нөгөө талд яаж юм гэхэлэр энэ Уильям Шоклey гэж их хачин хүрээсэн юм шиг байгаа. Жох муухай зан гаргасан. Джон Барден, Уолтер Брат хоёрыг ингээд нэг элдвэр хавчаад тэгээд ер нь бол уур амьсгалыг нэлээд муухай болгоодсэн юм байна. Ч одоо нэг баг хамтолон байж нэг зүйлийн төлөө явж ийм хөгийн зан гаргах нь жох онцгой шүү дээ. Тэгээд ер нь нэг иймэрхүү хүн ороод ирчихээр уур амьсгал муухай болоод нөгөөдөл нь ч гэсэндээ байнгын уур уцаартай явдаг юм байж болж тарлаа л да. Тэгээд Уильям Шоклey ингээд бүр нөгөө Джон Барден, Уолтер Браттен гэдэг энэ хоёрыг бүр өөрөөсөө тэр чигээр нь түлхээд холбуулчихж байгаа байхгүй. За сүүлдээ бүр ингээд тэдний нөгөө нээж олсон хагас дамжуулагчийн төсөл дээр хүртэл ажиллах аргагүй болсон байна. Одоо нэг ёсондоо муухай аашнаасаа болоод шунлаасаа болоод энэ төслөөс хасагдаж ийн гэсэн үг л дээ. Юу яасан юм бэ? Тэгээд энэ Джон Барден гэдэг эрдэмтэн ер нь бол уурлаад тэгээд Уильям Шоклey гэдэг гач уг нь бол ахлагч юм биш үү те? Тий, тэр лабораторийн ахлагч нь. Тэг Bell лабораторийн. Тий. Тэгэнгүүт нөхөр уурлаад Bell лабораториос ажилласаа гарыг гээд за ингээд өөр ажил хайж эхэлсэн.
Тэгсэн нөгөө хамт одоо юу гэх юм бэ Walter Brattain гэдэг байгаа нөхөрч гисэн ингээд тэр William Shockley-тэй ер нь бол би ийм нөхөртэй хамтарч ажиллахгүй. Дараагийн нээлтүүдээс энэ нөхөрч юм бол ер нь те ингээл өөрөө баг нээлтэн дээр оролцоогүй ээжж нээлтийн шагналын мөнгө ихэнхийг нь аваад живтэр юм өгөхгүй юм байна. Энэ угаасаа уншгүй нөхөр байна. За юу юм байна. Би ч гэсэн энэ үнтэй хамтарч ажиллаж чадахгүй гэдэг. За ингээд ажилласаа гарыг гэсэн чинь тэр нөгөө нэг Walter Brattain гэдэг нөхрийг болохоор өөр багт. За чи тэгвэл тэр юуны Shockley-тэй хамт ажиллаж чадахгүй бол тэгвэл битээ ажилласаа гараа яг өөр багт хамт орж ажил гэсэн. Тий ингээд өөр багт томилдсон юм байна. Тэр хэнийг нь Walter Brattain-ыг ч гэсэн. Тэгэнгүүт транзистор буюу хагас дамжуулагчийг яг энэ үед нээгээд за ингээд телевизэр ба радио за ингээд баг цахилгаан төхөөрөмжөнд ламп гэж хэрэглэгддэг ийм вакуум хоолой ашиглах явдлыг бүрэн халаад эрчим хүчний зарцуулалт нь хамаагүй бага илүү найдвартай ажиллах боломжтой. Тэгээд дээрэс нь ховор хэмжээний үед ийм жижигхэн болгосон ийм ажлуудыг уул нь энэ хүмүүс хийсэн. Тий. Тэгээд ер нь бол энэ хүмүүсийн хийсэн дээр нөгөө нэг шагналуулсан бүтээл нь бол ийм юм байл л. Дээр үеийн зургатнууд ингээд том аврах том хэмжээтэй байсан. Нэгдүгээр нь. Хоёрдугаарх нь 2-3 цаг тасралтгүй үзээд тэгээ ингээд зургат нь халаад хав халуун болоод тэгээд удаан ажиллуулах юм шатна. Тэгэхээр заавал унтрааж юу байна? Зургатаа хөргөнө. Тий хөргөдөг. Тэгэнгүүт одоо гэдэг 90 он хүртэл бол дандаа манайх бол Монголд бол рекорд 340 345 ч юм өөр. Тэр болохоор ингээд тэг жоохон ингээ удаан ажиллахаар л нэг юм ламп гэх нэг юм том нэг юм төг хэрийн нэг юм дугуй шилтэй. Тэгээ тэр нь шатчаараа хав харалцдаг гэсэн. Харин тэг бүр хөдөө нөгөө эмээгийн дээдэг ус би хайл тайлт ингээ санаад идэв. Тий харин амар халдаг. Тэгээ телевиз унтраа гэл. Тэгдэг. Тэгсэн ийм байсан телевизийг одоо тэгээд тэр чинь тэр чигээрээ тог их амар зарцуулдаг гэсэн юм байна. Тэгэнгүүт энэ хүмүүсийн хийсэн одоо юу гэдэг хагас дамжуулагч транзистор буюу хагас дамжуулагчийг нээгээд ингээд ламп халахаа болсон зургатнууд илүү жижиг болсон тог бага хэмндэг болсон гэх мэтчлэн. За тэгсэн 1986 оноос анхны Японы өнгөц зургнууд Монголд орж ирлээ. За тэгсэн тэр нь одоо нөгөө нэг юм Орос лампын зурагтнаас 6 дахин үнэтэй ч гэсэндээ ерөөсөө эвдэрдэггүй, шатдаггүй юм зураг байсан юм байна. Зурагт байсан юм байна л та. Тэгээд яг нөгөө Японы зурагтыг лампаар шиг ингээд нөгөө хагас дамжуулагчаар хийсэн учраас ерөөсөө ингээд нөгөө халахгүй, шатахгүй илүү сайн байгаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээд хагас дамжуулагчаар хийсэн транзистор нь шилэн лампнаас овор хэмжээний хувьд 50 дахин багассан гэж байна. 50 дахин багассан учраас орчин цагийн зурагтнууд ерөөсөө л нэг хуруу зайлтай ийм одоо зайтай болоод тэгээ олон цагаар асаахад ерөөсөө шатахгүй хамаагүй найдвартай болж ирж байгаа. Тэгэхээр энэ John Bart-ийн хүн төрөлхтөнд одоо энэ технологиг нээж өгсөн гавьяатай хүн гэж хэлж байгаа байхгүй юу? За John Bart ажил хайж байна гэдгсэн. Тэгсэн чинь түүний найз Фред Сец гэж хүн энэ бас эрдэмтэн хүн юм байна. Урбана Шампейн дэх Иллинойсийн их сургууль дээр очиж уулзсан гутаа ийм мундаг эрдэмтэн байгаа. Энэ хүн ажил хайгаад байгаа юм байна. Та нар одоо нөгөө нэг 10,000 долларын цалин санал болгоод энэ хүнийг дэрэгдээ авчаач, ажилд авчаач гэдэг ингээд санал тавьсан юм байна. Найз нь гэсэн. Тэгсэн Иллинойсийн их сургуулийн удирдлагч гэсэндээ энэ ятгалыг нь хүлээн зөвшөөрөөд Бартанд санал тавьсан юм байна. Тэгээд Бартон энэ саналыг нь хүлээж аваад Бell лабораторийг тэр чигтэн орхиод 1951 онд Иллинойс их сургуулийн инженер физикийн факультетэд багшлаад физикийн профессор цолтой болж байгаа. Одоо профессор чи хамгийн дээд цол гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ хүн 1951-ээс 75 он хүртэл 25 жил багшилсан. За энгийн эхлээд багшаас эхлүүлээ сүүлдээ бүр гавьяат профессор бүр өндөр насны тэтгэвртэй гарсан хойноо ч гэсэн зөвлөх профессор буюу профессор эмеритус тий зөвлөх профессор багш болж ажилласан юм байна лээ. Тэгээд John Bart нь Иллинойсийн их сургуульд эрдэм шинжилгээний ажилд маш идэвхтэй оролцоод цахилгааны болон физикийн том туршилт хөтөлбөрүүдийг өөрөө удирдаад за металл шугамн гинжи хэлхээний нэгдлээр дамжих электронуудын урсгалыг судалсан. 1956 онд Нобелийн хороо хагас дамжуулагчийн судалгаа транзисторын эффектийг нээснийхэн төлөө John Bart-ын William Shockley, Walter Brattain нарт физикийн салбарын Нобелийн шагнал хүртээсэ. Нөгөө муухай гарч явж байгаа. За нөгөө таадгүй гурав чинь тий ингээд гуруула ялчгүй Нобелийн шагналыг гуруула хувааж авч байгаа юм. Тий. Тэгээд яг тэр үед бол энэ John Bart гэдэг эрдэмтэн их сургуулийн багш байсан хэрнээ тийм одоо юу гэдэг чинэлэг айл байгаагүй гинэ. За. Ямар сайндаа Нобелийн шагнал ингээд авсан тухай радиогоор анх ингээд одоо ингээд за ингээд Нобелийн шагналыг ийм John Bart одоо авлаа гэд радиогоор яасан чи тэрийг нь хүүхдүүд нь сонсчоод тэгээд галтгоонд гашгалдаад ороод ирсэг нэ орилолтоод аав та ингээ юу авчлаа Нобелийн шагнал авчлаа штэ гэд орилолтоод тэгсэн аав нь болох John Bart нөхөр өглөө ингээд өндөг шараад хүүхдүүдэд өглөөний цай бэлдэх гээд зогсож ирсэн ингээд тэгээд өөрөө тэднийх радиотой телевиз واخгүй. Тэгээд эхлээд радиогоор ирсэн гэж байна. За ингээд John Bart
Уильям Шокли, Валтер Братайн нар ингээд физикийн салбарын Нобелийн шагнал авав. Тэгээ хүүхдүүд нь орилдож гүйжрээд аавдаа хэлээд. Тэгэнгүүт аав нь тэрийг мэдчихэд тэгээд юу яагаад нөгөө хайрлал юу яаж байгаад шоконд ороод тэгээд хайрлал хавган дээр өндөг шарж ийсэн шууд тэрийг газар хайчаад ихтэлөөгөө гүгээ явцсан. Хөөргөн ч юм уу. Гэтэ эдний амьдрал төлөө заахгүй гэхэлэр нэрнгээс нэр тийм ч одоо үгдийн элбэг хангалуун айл байгаагүй. Тэгээ өөрөө бол их сургуулийн профессор байсан хэрнээ. Тэгээд нөхөр шууд бүр ингээд цочирцсноосоо болоод юуны өндгөө юутайгаа хамт шалан дээр шидчихэд хайрлал автагаа шалан дээр шидчихэд кинон дээр гардаг шиг юм болсон байна. Ихнэрлүүгээ гүгээ явцсан гинэ. Ихнэр нь болохоор унтлахын өрөөнд унтчихсэн шүү. Тэгээд ихнэртэй очиж хэлсэн. Тэгсэн удаачгүй байжсэн чи оройн хөршин дуудаад яг хажуудлынхаа айл нь хөршин дуудаад чи манад ороод иргээд тэг гэрт нь орж ирэнгуутаа чи Нобелийн шагнал авсан гэж байна. Радиогоор тэгж ярьсан. Зургатаар гарна гэж байна. Тэгээд хөршин зургаттай юм байл да. Тэгэнгүүт одоо чи мэдээ үз гэж байгаа. Тэгэл мэдээгээр гарангуут анх удаа Джон Бартон гэдэг ийм эрдэмтэйгээ зургаттай мэдээгээр гаргасан. Тэгэнгүүт хөршин өөрөө гэртээ оруулж ирж иж нэг юм зургатгүй байсан Джон Бартныг чи одоо мэдээгээр гарч ир гэж харуулсан. Итгүүлсэн байж тээ. Тэр юу байгаагүй? Зургат байгаагүй. Яа, энэ бүр үнэхээр гоё хэсэг юм а тий. Тухайн үед яг яаж сонсч ирсэн бол тэгээ тэр мэдээг яг өөрөө мөн байна уугүй вэ гэдгийг ингээд нэг хүлээж байгаа тэр мөчл үнэхээр гоё байсан баха. Тийм, гэхдээ уул нь утсаар залгадаг гэсэн шүү дээ. Тэгэхээр та ингээд Нобелийн шагнал авлаа гэд гэрлөө байсан юм болов. Ирэхгүй шоцтой байсан баха. За ингээд тэгсэн одоо Нобель авахар болчлоо шүү дээ. Нобелийн шагнал гардуулах ёслолын үеэр Шведийн эзэн хаан 6 дугаар Густав Адольф түүн дээр ирж мэдчилсэн байна. Бүр ингээ гар бариад мэдчилсэн гинэ. Ерөн тэр өнөө 6 дугаар Густав Адольф гэдэг энэ хүн бол маш өндөр боловсралтай, шинжлэх ухааны дэмждэг, эрдэм мэдлэгийг таашаан үнэлэгч юм хүн байсан юм байна. Тэгээд Джон Бартонтай мэдчилэхдээ та Стокгольмд ганцаараа ирсэн юм уу гэж асуусан юм байна л та. Тэгээ учир нь Нобелийн шагнал авлаа гэдэг чинь ингээд бүр за тэр гэр бүл байтгаа тэр үндэстэн даяараа л буу юм болдог шүү дээ. Уус үндэстэн даяараа тэгсэн Нобелийн шагналыг авах гээд ингээд хүмүүс гардаж ирэхдээ за тэр тусмаа нөгөө баярын хүлээ авалтанд дандаа л гэр бүлэрээ оролцдог юм байна л та. Тэгээд энэ олон жилийн туршид Джон Бартон цор ганцаараа зогсож байсан нь маш онцгой содон санагдсан юм байна. За ингээд Джон Бартон яг одоо тиймээд эрхэндээ зээл гээд ингээд хэлсэн юм байна. Тэгсэн хаантан бүр ерөөсөө тэр хүнээс салах шинжгүй байна гинэ. Джоноос та гэр бүлтэй юу гэж асуусан баг. Бага эрхэн дээцээ гэж хариулсан. Тэгэхээр н хаанд та хин хинтийг амьдэрдэг вэ гэсэн байгаа. Жон баг манайх тавуула эхнэр 2 охин 1 хүүтэй гэсэн байгаа. Тэгээд хаантаа айгүйх гайхсан гинэ. Та яагаад ийм том баяр тарах хэмжээнд тэднийг авчираагүй юм бэ, ураагүй юм бэ гэд жоохон зэмлэнгүү шалгаж ийн гин шүү. Тэгсэн Джон Барт ерөөсө хэлэх үг олддгоо аргаа барангуудаа ер нь яриагаа ингээ хурдан дуусгаад нөгөө хааны чи явуулах гад би дараа эрэхтэй дагуулад ирье гэж хариулсан байгаа. Тэгээ хаант энэ хариултанд жаахан гайхас хийсэн боловч толгой дахиад инээмсэглээд явсан юм байна л та. Дараа эрэхтэй дагуулад ирье гэдэг чи энэ хүн дахиад амьдралынхаа туршид Нобель аваач үгүй ч штэ. Дахиад энэ баяр дээр тааралдаа ч үгүй штэ. Угаасаа бараг тааралдахгүй л гэсэн үг шүү дээ. Чи амьдралдаа нэг л удаа Нобель авна шүү дээ. Тий. Тэгэхээр нөгөө нэг хаан ч гайхаад ингэж жоохон толгой тохиж инээмсэглчихэд яваад гисэн байгаа байхгүй юу? Тийм. Юу яадаг гэсэн. Би энэтэй холбоотой би нэг кинон дээр үзчихсэн. Нөгөө барууныхан ч өөрөө ингэж Библиэс соёлтой шүү дээ, тий. Тэгвэл Библи дээр нь тэгж хэлдэг гинэ. Заримдаа хүн өөрийн мэдлгүй амаараа ингээд нөгөө нэг хилчдэг. Зарим зүйлс өөрөө амаараа хилчээд дараа нь тэрийг одоо өөрөө анзаарангуудаа хөө би тэгээ хилчлээ. Тэгвэл тэр нь хэдэн жилийн дараа биелэх тохиолдол байдаг ингээд. Юу тарин түүнийгээ хураана гэдэг үү? Мэдхгүй. За тэр бол илүү өндөр карматай холбоотой. Иймэрхүү санаандгүй юм шиг хэрнээ. Одоо энийг болохоор нөгөө нэг манифесто гэж хэлээд байгаа шүү дээ. Гэхдээ манифестогийн чи одоо хүн бол ингээд бодож байгаад хэлдэг штеп. Нөхөдөд болохоор ингээд сандраад юу ч мэдлгүйгээр одоо манайхаар бол амны бэлгээс аштай юм билэг юм да. Өөрөө мэдлгүй би дараа дахиад ирэхдээ аваад ирээ гэж хэлсэн чинь нэрээ дараа дахиад ирэхэр болсон. Тэгсэн Джон Бартон гэдэг энэ эрдэмтэн Нобелийн шагнал авчаад Америкт буцаж ирээд ингэж ярьсан байна. Гэртээ ирээд Нобелийн шагнал авлаа. Авсан чи Шведийн хаан надтай ирж бүр уулзж ярьлаа. Тэгсэн чи Шведийн хаан надаас эхнэр хүүхдээ тааваад ирэхгүй яасан юм бэ? Яагаад одоо ийм том арга хэмжээнд дэр бүгд одоо гэр бүлийнхнийг авцардгаа гэлээ. Гэхдээ би одоо ямар зардлын мөнгөгүй гэлтэй биш. Өгтлээ ичлээ. Амар ичсээ одоо тэгээд үнэхээр их санаа зовсоо. Тэгээ ямар сандаа бүр сандарсандаа тэнийг юм шиг дараа дагуулад ирээ гэж хэлчихлээ. Дараа дагуулад ирээ явах явах. Тэр үед өөрийгөө бүр ямар тэнийг юм хийж байлаа. Тэгээ би тэрнээс амар ичлээ. Үнэхээр санаа зовлоо ингээд нөгөө мөнгөгүй зардлын мөнгөгүй гэж хилчилтэй энэ биштэй энэ ч одоо гэд. Тэгсэн чинь яг энэ яриаг ингээд сонсч ирсэн хамгийн бага охин тэгсэн гинэ. Тэгвэл та ингээд дараагийн удаа Нобелийн шагнал авах гээд Стокгольм явахдаа намайг дагуулад яваарай гэхэд тэгнэ тэгж юм уу.
Тэгээд аваад явна ингээд тоогоочгүй тэгээ хариулцсан. За ингээд нөхөр Нобелийн шагнал аваад урам зориг ороод за ингээд 57 оноос Леон Купер болон за тэр хүний шав одоо докторант Джон Роберт Шрифер гэдэг ийм хоёр хүнтэй хамтраад хит дамжуулалтын стандарт онол гэдэг ийм зүйлийг томьёолоод судалгааны ажилдаа оржээ. За тэгсэн энэ төсөл нь бүр амжилттай болоод 57 оноос эхэлсэн төсөл нь 72 онд Джон Бартон супер дамжуулагчийн онол гэдэг бүтээлээрээ физикийн салбарын Нобелийн шагналыг нөгөө Леон Купер, Роберт Шрифер нартайгаа дахиад 72 онд Нобель хүртлээ. Энд чи эхнийх нь 56 он билүү те? Тий. За тэгсэн за ингээд нөхөр 2 дахь Нобель хүртэж байгаа физикийн салбартаа. Тэгээд физикийн салбарт Нобелийн шагналыг 2 дахь удаа хүртсэн дэлхийн анхны хүн болсон. Тэгээд хит дамжуулалтын онол болон материалын цахилгаан дамжуулах үйлчилгээг Альберт Эйнштейн, Вернер Хайзенберг, Ричард Фейман гэдэг 20 дугаар зууны сууд физикч нар бол тайлбарлах гээд бараагүй. Гэтэл энэ ажлыг Джон Бартон гэдэг нөхөр 2 шавтайгаа онолын хувьд томьёолоод хийцэн. Энэ багасаа л ер нь галзуу тархилгаатай хүн байсан юм байна уу? Ийм нөхөр байна. Ааха. Альберт Эйнштейн, Вернер Хайзенберг, Ричард Фейман гэдэг энэ ямар амар хүмүүсээс үзэж байгаа тий. Тий эднэрийн оролдоо чадаагүй байгаа миг хоёрхан шавтайгаа нийлж байгаа томьёолж хийсэн гэхээр энэ айгуу лаг толгой байсан юм байна. За хоёр дахь авсан яах нь вэ? Хоёр дахь шивэд явна. 16 жилийн дараа дахиад Стокгольм явахаар боллоо. Амлалт шүү дээ. Жохондоо ч амлсан, хаанд ч амлсан тий. Джон Бартон эхнэр 3 хүүхэд аваад Нобелийн шагнал авахаар явжээ. Нобелийн шагнал гардуулах хэсэлтээр 6 дугаар Густав хаан Джон Бартонтой очиж уулзаад гар барихад нь тэрээр эрхэм дээцээ би танд хэлсэн амлалтаа биелүүлсэн шүү гэж хэлээд гэр бүлийнхнийгээ танилцуулж ийн гинэ. За. Ингээд хаант нь тэдэнтэй тун хөвгчлөлтэйгээр мэдчлээд баяр хүргэсэн юм байна. Тэгэхээр энэ бол бүр амьдрал тохиож болох бүр үнэхээр содон гоцгойд онцгой үйл явдал байгааз. Гоё юм аа. Тэгээ хоёр дахь удаага авна гэдэг мэдээд за ямар ч л байсан амлалтандаа хүрч чадхаар боллоо гэдэг нэг тэр үеийн сэтгэл зүй бас айгүй гоё юм баха тий. Тэгсэн баг. Хоёр дахь Нобелийн шагнал авахаас өмнө 1960-ад оны сүүлээр Джон Бартон супер дамжуулагчийн онол нь баг Нобель хүртэх хэмжээний бүтээл нээлт гэдгийг нь өөрөө ойлгоод гадарсан байгаа. За. Гэхдээ өмнө нь нөгөө Нобелийн хараа өөр нэг эрдэмтнийг нэг хүнд одоо юм 2 удаа Нобелийн шагнал өгөөд байхдаа яад ингээд татгалзаад буцааж исэн учраас надад баг өгөхгүй байх таа гэж дотроо бодож исэн гинэ. Уг нь бол Нобель авах хэмжээний бүтээл. Гэхдээ би өмнө авсан учраас гэдэг жоох эргэлзээдсэн. За гэхдээ түүнээс болоод Леон Купер, Роберт Шрифер нар маань одоо нөгөө Нобелийн шагналаас мултрах үедээ гээд их айж санаа зовж байсныг найз нөхдөд ярьсан байт юм байна л да. Одоо жишээлбэл эн чинь ганцхан нэг өөрөө ичээгөө хоёр шавтайгаа хийсэн гэдэг байгаа шүү дээ. Энэ хоёр шав нь болохоор энэ Леон Роберт хоёр юм байна л да. Тэгээд энэ хоёр би авцнаас болоод энэ хоёрыг Нобелаас хасчих үедээ л гэж дотроо хөрх юм айгүй их шаналж исэн байгаа. Тэгээд тэрийг найз нөхдөд ярьж исэн гэсэн. За нөгөө Белл лабораторийн Уильям Шоклигийн хажууд бол бүр ингээд жинхэнэ эр хүн гэж хэлж болохоор байгаа даа тий. Яг ингээд хоёр шавтаа хүртэл үнэхээр санаа зовж исэн. Надаас болоод энэ хоёр маань ингээд Нобелийн шагнал авахаар ажил хийчээд болчихчих үе дээ гэж санаа зовсон. Тэгэхээр Нобелийн хороо бол Джон Бартон болон түүний хоёр туслагт нь Нобелийн шагналыг өгсөн. За ингэж тэрээр одоогийн физикийн салбарын цорын ганц хошоо Нобелийн шагналтан болжээ. За 14:39 минут болж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад үргэлжлүүлье. Ажилсэвт хоолой хөлхмөл, хоолой өвдөлтийг хормын төдийд гэсэн урайтаар хамтран ажиллаж байна. За амны хөндийн залгуурын халдвар өрөвсөлт эмгэгийн үед хэрэглэнэ гэж байгаа. Хоолой өвдөд ингээд хүндрүүлээд авах үед за вирус нянгийн гаралтай амны хөндий залгуур хоолойн өрөвслийн үед гүйсэн булчирхайн өрөвсөлт магадгүй ингээд булчирхаж очдөг шүү дээ тий ирүүний доор. За ийм үед та энэ хөлхмөлийг авч хүлэхээрээ лимон болон гааны амттай ийм хоёр төрлийн амттай юм байна. Харин тийм билээ. Одоо ингээд ингэдэг штэ хоолой бүр ингээд нэг тийм амар идэлж мэдээлэл амар улаагаал өвдөхөөс өмнө ингээд нэг бид нарт нэг жоохон мэдрэгддэг штэ тий юм зархиад ингээд нэг жоохон хүндүүлтэй болсон. Өнөө өглөө яг тэгээс ирсэн. Одоо аль нэг нь авч хэрэглэнэ. Тэгэл лимон болон гааны амттай гэхлээр надад юу санагдсан гэхээр өмнө би бас нэг удаа хэрэглэж үзье. Юутай лимонтыг нь хэрэглэж үзсэн. Тэгсэн чинь яг нэг ингээд юм сэрвнээд юм ярихаар ингээд нэг юм гачин шүлс ихээр ялгараал муухай мэдрэмж төрөөд идэв штэ тий. Тэрийг бол өстой хормын төдөд нэрнгээсэд намдаад юм бэлээ. Тэгээ хэрэглэх зааварна гэсэн чинь ингэж ийлээ. Насан туршид нэг шахамлаар 2 цагийн зайтай хүлээх юм билээ. 2 цаг болол хүлэхэд. 2 цаг болол нэгийг хүлэхэд гэсэн. Би нэг 3 цаг тутамдаа нэгийг хүлээх лөө те. Хоногийн дээд тун 8 шахмал гэсэн. Харин 5-аас дээш насны хүүхдүүд бол нэг шахамлаар 4 цагийн зайтай хэрэглэх юм бэл. Тэгээ мэдээж нөгөө бүрэн уусл ингээ хүлэхэд хэрэглэж гэсэн үг шүү дээ. Одоо ичтэж хэр идэж байгаа юм шиг л гэсэн үг те. Тийм байна. За ингээд бүх эмийн сангуудаар байгаа.
Албаас нэмж төлөөлөгчөөс нь мэдээлэл авъя гэх юм бол 88 56 20 88 49 69 гэсэн дугааруудаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах юм байна. Ажисэвт хоолой хөлхмөл хоолой өвдөлтийг хормын төдийдэх суурайтаагаар манай нэвтрүүлэгт хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За бид мегмар гарыг болгон алдартай эрдэмтдийн амьдрал намтрыг танд хүргэдэг. Физикийн салбарт 2 удаа Нобелийн шагнал авсан Джон Барден гэж энэ даруухан мундаг эрдэмтний амьдралын түүхийг ярьж өгч байна. За Джон Барден гэдэг хүн үнэхээр даруухан ийм хүн байжээ. Нобелийн шагнал авсны дараа хэдийгээр дансантаа мөнгөтэй усан ч гэсэн гаднаас нь харахад бол ер нь нэг амьдрал ахуй нэг тийм дээрдсэнгүй. За. Тий, нөхөр бол ганц хийх дуртай авсангүй юу? Мэдгүй. Ямар ч гэсэн гаднаасаа бол ингээд л одоо гоё машин тэрэг аваад байр орноо солио тийм байхгүй. Тий, нөхөр өөрчлөгдсөн юм гольф тоглох дуртай болсон гэж байгаа юм. Тий, тэгээд ер нь бол гэр бүлийнхэнтэйгээ зугаалгаар явах, юу хоол хийж ингэж найзуудыгаа одоо гэртээ урьж дайлах ийм хоббитой болсон. Тэгээд энэ Джон Барден гэдэг нөхөр бол Иллинойсын их сургуульд бараг 40 жил профессороор ажиллаад 2 удаа Нобелийн шагнал аваад байхад нь Америкууд бас дэлхийд нийтээр энэ хүнийг төдийл мэддэггүй байсан. Их сургуулиуд хүртэл нэг анзаардаггүй байсан юм байна. Ер нь одоо ингээд ийм эрдэмтдийн түүх намтар ярьж байхаар тухайн эрдэмтэд нь өөрөө л даруухан өөрөө л бүрэг болохоор ер нь бол танигддаг юм байна тий. Тийм байна. Тийм харизмтай өөрийгөө ингэж илэрхийлж чаддаг тийм хүн байж ижил ер нь нэлээд дэшээ гарч ирт юм шиг шүү. Харин тийм юм байна. Тийм тэгээд ийм мундаг эрдэмтэн байгаад хахад их сургуулиуд хүртэл төдийлөн физикийн салбарын мэдхээс биш их сургуулиуд бол сайн мэддэггүй юм байна. Тэгээд нөхөр бол ер нь л өөрөө нэг ийм нам гүмхэн чимээг үхэн амьдардаг. Тэгээд тэгсэн ирнэ сүүлд нь мэдгдсэн зүйл гэсэн чинь маш олон жил Xerox корпорацийн техникийн зөвлөх хийдэг байсан гэж байна. Xerox ч бол нэг хэсэг хувилагч Canon Xerox гэдэг 2 том брэнд байлаа. Xerox ч бүр хамгийн анхны хулган буюу энэ маусыг гаргасан шүү дээ. Тий, нэг хэсэг бол байгууллагын дундын юу гэдэг амар том топ принтер үүдэг шүү дээ. Байгууллага дундаа хийчдэг. Тэгээл хивэлж идэг. Тэр Xerox чинь нэг хэсэг манай дээр бол байсан шүү дээ. Байсан. Тий, тэгэхэд тэр Xerox компани техникийн зөвлөх хийсэн юм байна. Тэгээд нөхөр бол Xerox-ийн удирдлагуудад маш үнэтэй зөвлөгөө өгсөн физикчийнхээ хувьд. Тэгээд Калифорнид Xerox-ийн судалгааны төвийг үүсгэн байгуулахад нь тусалсан. За бүр ингээд нээгт нь голлож ажиллаж исэн. Тэгээд Xerox компани энэ том физикчийн одоо зөвлөгөөний ачаар өрсөлдөгч компаниудаасаа яг технологийн хувьд бол үнэхээр зах зээл дээр тасарч явсан байдığım байна. Тэгсэн хэрнээ их сургууль багшлаад Xerox-ийн зөвлөх хийдэг байсан хэрнээ яагаад тийм одоо даруухан амьдрдаг байсан юм мэдгүй. Хувь хүнийхэн шин чанартай аюул холбоотой ах та тий. Тийм баг. Тэгээ одоо энэс бас нэг зүйлийг харахаар энэ том компаниуд хажуу талдаа яг юм судалгааны төвтэй байхаар илүү хол амжилтанд хүрэх юм тий. Samsung ч бүр амар том судалгаа ярьж байсан тий. Дэв Samsung хоёр ч хоёлаа ингээд юунуудын том эрдэмт бар 5000 эрдэмтэн авч судалгааны төв ажиллаулдаг ч. Нийт ажилчдын бишээ нийт эрдэмтдийн 70% нь профессор ч үлээ тий. Амар юм ярьж байсан шүү тий. Тий. За ингээд Джон Барден 1991 онд 82 наснда нас оржээ. Эхний Нобелийн шагналаа бол хагас дамжуулагч транзистор нээснийхээ төлөө авсан гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэрийг нь ашиглаад одоо зурагт радионы овор хэмжээ багассан. Бид нар яг ингээл нэвтрүүлэг ярьж байхдаа компьютер анхандаа ийм амар том байсан юм байна гэл инээлтэд ярьдаг шүү дээ. Гэтэл тэндээс өнөөдрийн ийм жижигхэн авсаархан зүхэнд багтдаг зүйл болох хүртэл нөлөөсөн гэсэн үг. За гэтэл зөвхөн энэ нээлт нөгөө нэг юм зурагт радио биш электроникийн салбарт тэр чигт нь хувьсгал хийж орчин цагийн мэдээллийн технологийн 90 үеийн үүд хаалгыг нээсэн гэж хэлж болох юм байна л да. За тэгэхээр яг түүний нээсийн хагас дамжуулагчаар юу хийдэг вэ гэхээр за хамгийн түрүүнд бол түрүүний нөгөө компьютеруудыг ярьж болж байна тийм ээ. Персонал компьютерууд бол гарч ирсэн байгаа. Энэ хагас дамжуулагчийн ачаар. За одоо нөгөө iPad гэл заасан энэс гадна нөгөө бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа ухаалаг гар утаснууд шүү дээ тийм ээ. Бид нар чи анхандаа бүр айгүй том байсан гэж байгаа. Бүр 3 м өндөртэй, 1 м-ийн зузаантай, 6 м-ийн урттай ийм компьютер бол одоо ингээд ийм одоо харахад ивтай ийм ивсэрхэн болсон ба шүү дээ тийм байна. Жижиг. Харин тийм байна. Үнийг л тэр нөгөө хагас дамжуулагч ашиглаж шийдсэн гэж хэлж болно л доо. Тэгээд ер нь бол одоо зөвхөн электроникийн салбарт гэхгүй ангаах ухаанд яг энэ зүйлийг яаж ашигладаг ингээд тэгэхээр наад захын сонсголын аппарат гинэ. Сонсголын аппаратанд хүртэл ашигладаг. За тэгвэл зүрхний аппарат хийдэг болсон юм байна бас. Тэгэхээр энэ бол зөвхөн электроникийн гэхгүй маш олон хүмүүсийн амьдрал ахуйд нь нөлөөлж байгаа ийм эрүүл мэндэд тусдим болсон зүйл гэж хэлж болохоор. Эхний Нобелийн шагналынх нь одоо үр дүн гэсэн. Тий. Тэгвэл хоёр дахь Нобелийн шагналын үр дүн болохоор хэд дамжуулагчийн онлоор авсан. За хэд дамжуулагч гэдэг зүйл хүнд ямар ашиг тусаа өгсөн бэ? За тэгвэл энэ хэд дамжуулагчийн соронзон орон ашиглаад хүчтэй соронзон орон үүсгдэг ийм төхөөрөмжүүд бий болох үндсийг энэ хүний судалгаа тавьсан. За энэ
зүйдийг ангаах ухаан болон эмнэл зүйн оншилгоонд өргөнөөр ашигладаг. За одоо компьютер томографыг мэднэ. За энэ хүн онолыг нь боловсруулсан гэсэн үг. За MRI байгаа тийм magnetic resonance imaging гэдэг байгаа. Манайхан бол MRI гэж хэлээд байгаа. За энэ MRI компьютер томографийн төхөөрөмжүүд ажиллах үндсэн онол аргачлалыг нь бол энэ эрдэмтэн гаргасан. Мэдээж энэ онол дээр нь тулгуурлаад MRI компьютер томографыг өөр эрдэмтэд зохион бүтээсэн, инженер зохион бүтээгчдэр зохион бүтээсэн. Гэхдээ инженер зохион бүтээгчдэр энэ хүний хийсэн онолыг харж байгаа ойлгочоод тий харин үндсэн онол дээр ингэж болох юм байна. Тэгэхээр энийг ийм болгож хөгжүүлээд ийм тоног төхөөрөмж хийж болох юм байна гэд тэр онолыг нь цааш нь онол дээр суурлаад ингээд тоног төхөөрөмж гаргаж байгаа. Ийм хүн юм байна. Тэгээд Джон Бартон гэдэг хүн бол өөрөө компьютер томограф MRI зохиогоо үчигсэн өөр хүн эрдэмтэд энэ хүний онолыг дамжуулж ингэж гоё шинжлэх ухаанд амьдрал дээр ялангуяа ангаах ухааны салбарт ийм том нээлт хийсэн хүн юм байна. Тэгээд 1990 онд Джон Бартон гэдэг энэ эрдэмтнийг Life сэтгүүлийн газраас 20 дугаар зууны хамгийн нөлөө бүхий 100 Америк хүний нэг гэж нэрлэжсэн. Байд юм байна. Тэгээд бид нар одоо ер нь бол нэвтрүүлэг бэлтгэхдээ ингээл энэ тентхийн 100 нөлөө бүхий Америк гэдэг жигсаалтыг нэлээл харж исэн. Тэн донд яагаад ийм Джон Бартон гэдэг нэрийг онцолж ерөөсө харж байгаа юм бол өстой анх удаага сонсч шít. Харин би бас тэгж байна. Тий ийм ондог хүн байд юм байна. Тэгээд тэр нөгөө ер нь хүний сурах арга барил гэдэг айгүй чухал юм аа. Тэгээ багасаа л ингээд өөрөө бие дааж сураад өөрөө бие дааж ингээд судлаа сурсан. Тэр нь ингээд бүр 15 наснда их сургуульд орох боломжийг олгосон гэхээр бие дааж сурах энэ сурах арга барил айгүй чухал юм шүү дээ. Тий, харин тийм бай. Зүгээр санаандгүй анзаарсан юм нь тэр нэг юм өөрийн мэдлэггүйгээр заримдаа ингээд хүн ирээдүйд болох зүйлээ амаараа хилчдэг. Тэр үнэхээр сонир тохиолдол шүү. Тэг ямар ч бодож санах юм байхгүй. Гинтгэ амаараа хилээл тэгэл тэр нь дараа нь магадгүй хэдэн жилийн дараа ч юм уу биелэх тохиолдол байдаг. Амны билет. Нөхөр бол ерөөсөө хоёр дахь харин тэр хоёр дахь Нобель авахыгаа бол тооцоолоочгүй мэдээчгүй зүгээр сандарсандаа бол дараа эрэхтэй юу яачээ гэ. Тэгээд ингээд өөрөө бараг тэрүүгээр нэг юм тугуглаад гэдэг юм уу да. Коммент харж ирсэн чи Игчрал цагааг шингээгдсэн мэт шүү дээ. Төрөний Оскар авсан мөнгөнийхэн тухайд ярьж байгаа шиг байна. Би лав шууд гараад мөнгө зээлээд гэр бүлэрээ тансаглана дараа нь шагналын мөнгнөөс өгчий гэдэг нэ. Нөгөө зарлын мөнгө авахгүй учраас гэрийнхнийг авч өгөө гэдэг дээр. Нэрээ тэгж болох байсан. Гэхдээ ингээл ер нь ингээл хүн амьтаас мөнгө зээлээл нэрээ л аргалж болох байтал ингээ зүгээр үлдээгээд явчих чинь гэхээр ер нь л хувь хүнийхэн зан чанар нэг иймэрхүү юм байна те. Тий. Харин ер нь нэг юм даруухан талдаа юм байна. За, энэ түрээд манай нэвтрүүлгийн өндөрлөх цаг болж байна. Ажилсэвт хоолын хөлхмөл, хоолын өвдөлтийг хормын төдийд гэх суурайтаагаар манай нэвтрүүлэгтээ хамтран ажилласан. За мөн Эден компани 20 жилээ тэмдэглэж байгаа хамтдаа илүү амттай гэх суурайтаагаар манай нэвтрүүлэгтээ хамтран ажилласан. Сонсогчдоо өргөжлүүлээд 15 цагаас радио мэдээгүй лаунсараа 15 цаг 10 минутаас элдв шипийн нэвтрүүлгээрээ эргээд уулзцгаая. Баярлалаа мөгөх. За баярлалаа.